За баярын хоолны санаа бичлэгнүүдийн маань сүүлийн бичлэг орж байна. Та бүхэн маань анзаарсан бол энэ жил өргөн хэрэглээний буюу олоход амархан хүнсний материалаар баярын хоолныхаа журуудыг гаргах гэж хичээлээ. Энэ удаа шинэ жилээр хийнгээд жил гарan жоорлож байсан салаатны жур болон нэлээд тренд болоод байсан уугар бинг ашиглаад амархан хурдан болдог амттай хоолны санаанууд оруулж байна. За эхлээд үхрийн машинцсан мах 700 грамыг давас, перц, баг зэргийн унтаг паприка, орегано, тэгээд маш сайн жижиглсэн сонгон саримсаар амтлана. За маха маш сайн базаж холиод за энэ амталсан маха хоёр хоолнд нь хоёрын дээр нь ашиглана. За эхлээд уугар бингийнхэн энгийн амттайг арна хоолъё. За энэ маань хөдөө бүтээгдэхүүн байдаг. Хоёртой нь гялгар ууттай байдаг юм байлээ. Гялгар уутнаад нь сайн салгаад амталсан баха маш нимгэн тарааж өгөөд баг зэргийн моцарелла болон чеддер баслыг дээр нэмж өгнө. За тэгээд амийг нь хуншур шиг ингээд дарж өгөөд шарнаа. За уугар бин маань өөрөө шар тостой болохоор заавал тос хийхгүй шууд харилан тавган дээрээ шарж болдог. За ингээ 30 секунд болгон эргүүлээд алтан шаргал болсон шарах юм бол эхний хоол маань бэлэн боллоо. Үхрийн мах, бяслаг, шаржигнсан гурил амтгүй байхын аргагүй гоё хослол. Амт бол үнэхээр гоё байсан. За үлдсэн махаараа дараагийн хоолой хий. Уугар бин маань хөлдөө байхдаа хэрэгэлдэг гисгэж болохгүй болохоор гисгээс нь өмнө төр хөргөгч рүү буцаагаад хийчихье. За тэгээ хайрлан тавган дээрээ махаа шараад өөрийн хүссэн дурын паста соусоо хүссэн хэмжээгээрээ хийгээд гүйцэд ийм өтгөн болтол нь шарж өгөх юм бол мах маань бэлэн болно. Уугар бингийнхаа ногоон сонгонтой урлаа гаргаж ирье. За том тавган дээр нэгийг дивсээд нэгийг нь ингэж жигд зүсэж өгөх хэрэгтэй. За үүнийг ингээ хуйлах юм бол уугар бингээр хийх пиццаны маань одоо хамгийн зах маань ингээ бэлэн болно гэсэн үг. За голын уртуудыг нь 2 хуваагаад хэрэглээрэй. Ягаад гэвэл хит зузаан ороох юм бол гол нь түүхий байх магадaltaй. За ингээд амталсан махаа дээр нь жиг тарааж өгнө. За дээр нь моцарелла болон чеддер бислэг, за баг зэргийн яншуу тарааж өгөөд 180 хэмээр 25 минут болох юм бол ийм хоол бэлэн болно. Гурлаас нь гарсан тосондоо бүр шаржигнтлаа гоё болсон байна. Бимба хоолндоо. За дараа нь жил гарan жоорлсон салаатаа хийцгээе. Төмсийг дөрүүлжин хэрчээд тосонд шарна. Луунга болохоор нарийн нэмгэн зорж хэрчих ёстой. За тэгээд луунга хариулын тавган дээр бахан хэмжээний тосонд шараад зөөлөн галаар удаан шарж чихэрлэг амтыг нь гаргаж өгөх хэрэгтэй. За мөн адил аргаар сонгон болон чимжүүг шарна. Ягаад бүх ногоогоо зэрэг хамт шарж болоогүй юм бэ гэж бодож магадгүй. Ногоо бүрийн болох хугацаа нь өөр байгаа. Жишээлбэл сонгоныг би 30 минут ингээд зөөлөн галаар шарсан. Чимжүүг бол ингээд 5 минут шарчиж байгаа маа. За тэгээ бүх шарсан ногоогоо хөргөө тавганд хийн. Нэмээд дарсан өргөс тэмэх болон эрдэнэ шишийг бас хийгээрэй. За соосонд нь 3 халбаг цөөхий, 2 халбаг майонез, 1 халбаг өртөө гэж, 1 халбаг нимбэгний шүүс, баг зэргийн элсэн чихэр, баг зэргийн давс, перц, нунтаг саримс. Тэгээ гонд хийгээд холих юм бол энгийн юм шиг мөртлөө үнэхээр онцгой, гоё амттай салаад маань бэлэн болно. За тэгээд 25 онд нөхрийн хоолтойгоо хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа гэж Бимба битгэрийн зүгээс хэлмээр байна. Ирэх 26 онд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Бимба хоолндоо. Ингээ их байд юм шүү дээ. Салаад. Яа. Бүр айгүй их юм гой юм хийгээд тахш байсан те. Дандаа ингийн ногоонууд хийсэн шүү дээ. Яа. Ваа, энэ юу вэ? Яа. Яа. За хоол идэх билээ. Үнэн ямар гоё юм бэ? Тийм үү? Ааха. Сайхан хоолоорой. За сайхан хоолой дайраад уу. Дайраад. Ингээ сайхан хоол идэ. Яа баярлаа. Тусан зэрэгтэй бол хэршиж өгье. Зүгээр яг ингэж болох гээд байна. Ингэж идвэл гоё юм байна. Халуун шүү. Төсөөлөдөөгүй гоё амттай байна. Манай яаж ингэж гоё хийвэ? Манай ер нь юм болон учрыг аюу гоё олчих юм те. Хурдан бүр шажин жоо. Уугар бингийн гол нууц нь юм байна шүү дээ. Ийм гоё шажигнаж. Тийм. Тэгээ амт нь юм гоё те. Ингээ гоё хадгалаад идэл. Нэ. Баярлаа. Наа. Хөөс шиг юм шүү дээ. Чизтэй.
Манай баг хойшор хийсэн юм шиг үгүй юу? Махны амтлагаа хойшор шиг болохоор хойшор шиг санагдаж байгаа. Ер нь бол өрмөц цоолоос. Тийм ээ. Ашиг гоё юм байна. За манай өний гайхамшигтай салаад. Энэ бол угаасаа харваас гоё харагдаад байгаа. Жилж оруулсан жор шүү. Өө тийм үү. Харахаар гоё харагдаг холгой яадаг штэ. Яг тийм байна. За амсадах юм. Ноо тэр. Махтай юу? Махгүй. Энэ яаж юунаас махны юм? Манай хүний хамгийн дургуй сонгон. Тонгоныг нөгөө зөөлөн голоор удаан шарахаар Им гоё. ийм гоё болдог байхгүй юу? Амт нь ийм бүр мах шиг тий. Харин тийм. Чихэрлээ. Үгүй. Гоё жаргаад байна. Уусаа жоохон махны төрлийн хийх юм шиг. Манай усыг ш. Гоё юм тий. Баярлалаа. За манай 2025 оноо дүгнээд нэг өгүүлбэрээр хэлтэй. Ятарлаа гэхгүй. Манай гэр бүл маш өөртөөсөө завгүй юм бүтээлч. Тэгээ бас мэдээж тэр завгүй байсны хэрэг бас үр дүнтэй. Сурах юм ихтэй жил. Тийм сурах юм ихтэй жил болж өнгөрч байна. Нэг талаараа баяртай, нэг талаараа жоохон амармаар байна. За тэгвэл 26 он ямар байгаас гэж бодож байна? Одоо 25 оны ажлууд маань, хичээсэн зүйлүүд маань бүгдээрээ гоё биелэхээ ороод амжилттай болоосаа л гэж бодож байна. Харин тийм эхлэл байвал төгсөл байх хэрэгтэй тийм. Тэгэд хамгийн чухал юм чинь угаасаа эрүүл байх. Ажиглалтай байх.